Tower Properties таны язж байгаа бидний ажлын үр дүн. Бичлэг та бүхэнтэйгээ энэ хөө бичлэгээр уулзж байгаадаа маш их баяртай. Ингээ блог хоёрт та бүхэн тавтай байвал за манай Tower Properties үйл хөдлөлийн компани маань Бээжин болох экспод олцохоор явж байна. Энэ хөө экспод болохоор хэдэн орн вэ? 100 гаруй орны 30 болохоор Европ орнууд оролцсон тийм. За томоохон үзэсгэлэн тийм байна. Үйл хөдлөлийн томоохон үзэсгэлэн явж байна. Та бүхэн тэгээд цогийн хөө аяллыг аяллаарай. За бидэд Бээжингийн онгоцны буудал дээр капитал онгоцны буудал дээр ирээд байна. Ирсэн байна. Одоо ингээд Ямар ч амжилттай буулаа, газарлаа. ер нь хонгоцоос айдаг хүн л дээ би. За хамгийн одоо бидний ганцны бэрхшээл одоо бодогдоод байна. Хэлний бэрхшээл. Энд бол ихтэй хүн байхгүй. Дандаа англи, японы хүмүүс байна. Дээрсэн франц хэлтэй хүн байна. Яанаа л гэж бодож байна. Би Жүүс гэдэг. Жус гэдэг. Өнгөрсөн баларсан. Airbnb-с захиалга маань бараг цэцлэгдэж байгаа шиг байна. Ер нь бол гадны одоо орнуудад бол уг нь апартмент төрөлхөд асуудалгүй байдаг. Бээжинд ирж байгаа хүмүүс бол жоохон анхаарах хэрэгтэй юм биш үү? Ер нь бол яг ингээд заавал цагдаагийн газраар очиж бүртгэл хийгдэх хэрэгтэй. Тэгээд зарим ихтэй хүмүүс л тэр бүртгэлийн орон цагдаагийн газар хийх хүсэлгүй байдаг юм байна. Тэгэхээр бол баг буудлын руугаа явах таараад тах шүү. Буцаа захиалгаад цэцлээ. Одоо бид нар ингээд хоолын амарчлалаас идчихэл тэгэл. Хүчин олон доо. Энийг Бээжингийн алдартай шарсан дахианы үлээ. Одоо нууцны газрын хажууд байт юм бидний өгөө захиалсан апартментын хажууд. Одоо тэгэл нуусаа идчихэл. Явж өгдөө тэгээ дараагийнхаа ямар ч гадаа хожихгүй байх бид нар те. Өнөө бас тэг гүрэн дээр хонж магадгүй. Тэгэхээр бас та нараа бүжил бүгд ингэ явж байгаа. ер нь анхаарах бас тийм байт юм биш үү? Ер нь бол апартмент төрөлхөөр бол нэлээд асуудалтай юм Бээжинд. Би 2015 онд ирд чинь зөв бууж ирсэн. Ер нь бол бид чинь өөрсдөө Япон тэгээд Турк руу бол түрээс авсан уцаарчлаа. Ажиллаараа яваад. Уг нь бол тэгээд сонирхож үзье гэж бодсон. Тэгээд заавал одоо тэгээд буудлаа олчихвол тэгээд та бүхэндээ дахиад уулзъя. Ямар ч сайхан хоол татгыг. За энэ юу вэ? Элсэн чихэр байх шүү байна, өнгөрцөө байна, сонгон байна, амтлагч байна. Энэ юу юм бол хамсч үздэг. Сарвистай. За тэгээд энэ удаагийн одоо блогийн бичлэг маань өөрөө ер нь бол бизнес трип гэж одоо болохоор явж байгаа. Тэр аялангаа ажиллаа хийгээд ажиллаад ингээд яваад байгаа нэг. Энэ юу вэ? Энэ үзүүлдэг. Энэ үзүүлдэг. Энэ би юм шүү нэ. Энэ юм. За манай хараарай. Энэ нөгөө нэг шарсан галуугаа ингэж ороож идэх юм уу? Энд хамаг юм. За ингээд өөрөө бидний мэдэн дээр. Би тэрийг Зэрэг мөлдөхгүй юм шиг байна. Тэгээд энэ нөгөө нэг сармисандаа дүрээ сармис юм шиг байна. Тэгээд нэмэхээр бол энэ сонгоно нэмээд манайхаа эцгээс овлаа ингээд амс
그러면 За бид одоо ингээ буудлын руу гарах гэж байна. Бид нөгөө юу яасан? Апартментээ болоод одоо буудлын захиалаад явж байна. Бодлоо олчлоо. Тэгээ буудлаа олчлаа. Одоо Бээжинд чинь баг хэдэн градус вэ? Нэмэх найртай. Яг л Монгол шиг байна те. Тийм байна. Монгол ер нь баг дулаараад баг Бээжин шиг болоод байгаа юм шүү. Өөр амьсгал л жоохон. Өөрөө авах шүү дээ. За бид нар одоо яг ингээд Бидний авах Бээжинг тонцогоо яаж байгаа юм бэ чинь. Одоо та бүхэн хардаа яг гараас ингээд толгойн бүгд дээрээс спорт хадгааны тав. Монголч зүрний ийм болчмоор байгаа тий. одоо Монголын инженер барьж байгаа сургууль зэргийг ийм болгоод гоё байна л та. Ер нь тэгээд одоо манай Монголын орон сууцнууд ч гэсэн ингээд гадаах талбай тогтчол тэгээд ногоон байгууламжийн амиг дутагдж байгаа. Энэ асуудлыг одоо хүмүүс шийдэж өгөөсэй гэж бодож байна. Барилгын компани зөвхөн тий. Бид маань яваа талтай Монголын нөө. тий. Улаанбаатар тий. За юу зээч. Гадны дизайн нөө. Юуны дагуурн тий. Нөө юу нэ гэдэг вэ? Баруун руу нэ гэдэг вэ? Гүр цавын нөгөө. Харин баруун руу завын нөгөө нэг богдор уу? Богдор. Яа богдор юм бэ? За бид бодол дээр ирлээ. За бодол дээр ирлээ. Airbnb-ээс захиалсан туристийн сууцмалсалдаад буудал олж одоо байхлаа чинь. Тэгээ ерөнхийдөө эдгээр болохоор яа төгөлцсөн юм бэ? Манай Google Translate гэж төгөлцсөн юм байна. Яг англиар шууд ярихгүй. Тэгээ амарчилсан юм байна тий. Бас нэг Google Translate-ийн бодлогыг орчуулдаг ч гэсэн ойлголцоолох шүү. Could you check if the payment is paid already? Mr. May paid. Could you please check if the reservation is already confirmed and paid? 我想要检查一下预订是否已经确认并付款了吗？ What is the deposit for? 他说的问这200块钱还得给你押金退的。你好，女士，您的房费已经支付了，然后是一个您现在是需要交的是房间那个卡的押金。 Hello, madam. Your room rate has been paid, and now you have to pay the deposit of the room card. 这个押金在您退房的时候会退。The deposit will be returned to you when you check out. Би авчих тийм. Багтаа болох юм байна. Гарахгүй яа гэж. Багтаа авчих тийм бодлоо байна даа. За, бас хагууд ууш. Энэ бол одоо хятадын одоо хөгжил одоо маш дэлхийд бол нэг нэмэр болоод байгаа гэсэн юм ерөөсөө. Технологи хөгжлөөр бүгдэл бие аргашил ерөөсөө хүмүүс гар устай явж бүх төлбөрөө их боломжтой болчиход байгаа. Энэ одоо ямар нэг мэдээ видео карт бэлэн байж байгаа тийм. Өшнийг Авч шаардлагагүй ч тийм. Энэ үнхээр мундаг. 5G орж ирж байгаа гэсэн шүү дээ. Тийм. 5G одоо сүлж одоо дэлхийд хамгийн дөрөнд одоо орж иж байгаа гэсэн үлсэд нэг юм байна тийм. Тэгэхээр бас үнхээр технологийн хувьд маш хурдан хөгжиж байгаа юм. Translate бас аюул хөгжингүй байна. Зүгээр Nokia 3311 дээр шууд Google Translate хийж байна. Тэр л үнэхээр технологи дэвшил байна. Одоо манай монголчууд нь бол хиймэр нэг манай Монгол дээр гадаад олон сонголт шигч байгаа. олон ил мэдэхгүй байгаа ч гэсэн тий. Ерөнхийдөө бол одоо гадаадд аялах хүмүүс байгаа. Энэ зөвлөлд одоо ингээд манай монголчууд өөрсдөө зориулж хийх бүтээх шаардлагатай байна. Би нөө Японд явсан чи 4 хоттой буудал гарсан чи яг юм жижигхан юм өрөөнд орсон шүү дээ аюу санаа. Тэгэнгүүтээ юу юм бэлээ бүр яг энэ шиг бүр жижиг ба энэс жижигхан баг. Японы 4 хоттой буудал үнэхээр өрөвдмөр байдаг юм бэлээ. Тэрийг бодвол бас тэгэл дотроо Японы 4 хоттой буудалд орсон юм шиг тэгэл бодоод
дөнгөрөхөөстэй өн гайгүй бодолд орох байсан одоо яах вэ гэл байна гэдэг. Зүгээр харин ч гэсэн цагийн толгойд байсан гэдэг айтаа хандсан шүү дээ. За манай өрөөнд манай Индра менежер орно. Цаашгаар ингээд амьдрахындээ 4 хоног 4 хоног амьдрахындээ Индра менежерлээ манай компани гадаад харилцааны менежер. Тэгээд харсан англи хэлээр дууссан. Доктор хамгаалахаас бусдын хийсэн. Японд магистр хамгаалсан. Манай сая Батбаяр гэдэг залууч юм бас Японд бакалавр төгссөн. Олон жил амьдсан. За одоо та нарын бичлэг хийж байгаа залуу бол манай маркетингийн залуу. Дараа нь сарайг нь харуулна. 50 нас магистр хамгаалсан ба. За би бол зөвхөн Монголд доо. Чадварлаг хамт олноо манай компани бол нэлээд одоо хүний нөөцөө бүрдүүлсэн байгаа. Одоо тэгээ бид нар Бээжинг одоо амар би бүр бодоодсэн яаж Бээжинд одоо хэл ойлголцсноо гэдсэн чинь бүгд Google Translate-д орчиж нэг юм жижиг 33 шиг 10 шиг ингээд баг уцах гаргаал шууд хятадаар ярьлаа, англи руу харууллаа, англиар ярьлаа, хятад руу харууллаа. тийм болсон байна. Тэгэхээр амар болчих. Бас нэг ойлголцоод байгаа нэ. Удахгүй дахиад дараагийн гой одоо эндээс гараад явах лээ. За яаж гэсэн хэлээ төхнөд одоо төхөнж аваад тэгэл эндээс гараад дахиад нэг ойр орчмыг судалж байгаа л маргааш л одоо өглөө бид нар үзэсгэлэн рүүгээ алхана. Тэгээ үзэсгэлэндээ бол бид нар 2 өдөр ерөөхдөө оролцсон. 9000 м квадрат талбай дээр том үзэсгэлэнгээ сонирхон. Тэгээд ер нь бол Азийн орнуудын одоо ингээд сүүлийн апартмууд тэгээд буудал гэж ерөнхийдөө бүх төслүүд оролцох юм байлээ. Энэ төслүүдийг бол та бүхэнд бол аюу сонирхолтой байдлаар хүргэнэ. Тэгээ гоо танилцуулаад явчих гэж бодлоо. Тэгээд тэрний дараа дараагийнхан гоо Бээжингийн бас нэг аяллуудаас тайм хүргэнэ. За. За экспорт ирсэн байна. Zwei. Мөнгө авах юм уу? Тэ яаж авах юм? тийш авчихсан. Зүгээр л үгүй нөө.そうですか。はじめまして。はじめまして。よろしく。はい、バトです。はい。日本人ですよね。いやいや、違うんですよ。モンゴルですよ。すごいね。なんで？何人ですか？中国人です。中国。すごい。日本でなんか住んだことある？日本で勉強してた。まあだいぶ前ですけど。いえ、そんなことないですよ。За манай маркетингийн менежер одоо элек аюулгүй ястаж байна. Ер нь одоо Японы компани хөрөнгө оруулалтад Монголд барьж байгаа Japanese гэдэг за манай босоор Японоор яриад яасан. Japanese. 「
оюутнуудыг гадаадаас сураад байсан шүү дээ. Үүнтэй улсуудын мэдээллүүдийг авч байгаа үйл хөдлөлийн компаниуд байгаа. Тэгээд өөрөөр ингээд байрны санал шүү дээ. Getting to the market. So how long you been Our company was built in 1995. 1995. Тэгээд өөрөөр нэг нь болохоор өөрөөр хэлбэл waffles юм хамтж ажилласан юм шиг байна. So we'll contact you. Yeah. Okay. Yeah. Тийм үү? Яг тийм мөн. Энэ удаагийн үзэсгэлэн маань одоо ер нь бол 200 бас 315 төсөл оролцоод 27 саас энэ оролцсон гэсэн төлөвлөгөөтэй харьцуулалтаа байсан. Яг юу вэ? Энэ удаагийн үзэсгэлэн дээр болохоор яг монголчууд ч амьстай илүү гоё оролцсон юм байна. Одоо Монгол одоо яг бишэл экспортер одоо барилга экспо бол ерөнхийдөө лангуу энэ гал тогтчолт тийм ээ. Энэ бүхэн бол маш сайхан гоё хийгддэг байна. Тэрүүгээр компаниуд маань өрсөлддөг. Ер нь бол Бээжингийн үзэсгэлэн дээр бол нэг тийм ач холбогдол өгдөг юм байна. Гэхдээ хоролцож байгаа төслүүдийг харлаа. Метр квадрат нь бол дунджаар 3 саяас бол эхэлж байна. Яг Бээжингийн хажууд байгаа одоо апартмент болохоор 3 сая. За тэгээд Англид байгаа, тэгээд Австралид байгаа, Туркд байгаа апартментууд буюу шинээр баригдаж байгаа олон улсын төслүүд болохоор бараг 64 метр квадраттай тэр Англи хэлсэн байна. 64 метр квадраттай бараг Монгол мөнгөөр 1 тэрбум 164 сая болж байна. Ерөнхийдөө бол бид нар сая энэхүү уулзалтаа нэг Гонконгт офстай тэгээд Япон одоо хөрөнгө оруулалттай тийм компани төслийнхтэй их танилцлаа. Тэгээд ерөнхийдөө цааш бас ингээд төслөө солилцоод мэдээлэл аваад тэгээд харилцааж явахаар боллоо. Тэгээд бид нарыг ахаа Монголоос ингээд оролцож байгаа, Монголоос явж байгаа гэхээр их таатай хүлээж авч байна. Бээжингээс өөр газар гүйцэж байгаа барилгууд нь болохоор яг борлуулалт нь эхлээг дөнгөж төслүүд нь эхэлж байгаа одоо дөнгөж эхэлж байгаа төслүүд нэлээд хавлцсан байна. Тэгээд гол зорилго гэх юм бол бараг хөрөнгө оруулалт татах тийм зорилгоор төслүүдэд танилцуулж байна. Тэгээд барилгын үйл явцсан баригдсанууд нь болохоор дандаа Бээжингийн хажуудлын ч юм уу скол уу дандаа иргэний одоо хятадын хотуудынх нь ер нь бол дандаа хөрөнгө оруулалт татах тийм журмаар л өнөхөд оролцож илээ. Тэгээс төсөл одоо төсөлтөө хөрөнгө оруулалтыг халаасаа илүү хүмүүсийг уулзалт хийж байна. Азийн зах зээл дээр бүл хөдөлгөөний чиг хандлага, загвар дизайн тэгээд одоо баг хэлбэрийн нөхцөл тэр талаас нь ерөнхийдөө нэлээд их мэдээлэл авъя гэж бодсон мэдээ. Тэр зорилгоо л ямжсан мэдээлэлээ. Одоо тэр танаас цаашаа ингээ хартаа хүмүүс нь одоо гарч байна. Тэгээд 5 цаг гээд ерөнхийдөө экспорт хаагдчихдаг юм ээ. Өглөөний 9-өөс оройн 5 цаг хүртэл юм байна. Тэгэхээр мэдгүй ажилтаа хүмүүс яаж зохицуулах юм байгаа тийм. Одоо энэ хүн экспо болохоор яг 4 өдөр. Дараагийн харин тэр нэг он гараад Филиппинд бас юу болох юм бэ штэ. Нөгөө үйл хөдлөлийн бас юм одоо экспо болох юм байлаа. Тэгээд чадварлаар бид нар бас дахиад Филиппиний хүн болох. Чи Москвад явсан болоос экспо гэсэн чадварлыг оролцсон гэсэн төлөвлөгөө өгөхөд ирэх жилээс гаргана. За тэгээд бүгдээрээ дараагийн бүлгээр уулзсан. За баярлалаа.
Power Properties. Таны язж чадах бидний ажлын үр дүн.